Сайн байцгаана уу сонсогчдоо. Та яг одоо Час өдөр подкастын шинэхэн дугаарыг сонсох гэж байна. За манай подкаст болохоор зөвхөн Монгол улсад болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн болсон явдлыг баримттайгаар мөн олон нийтэд нээлттэйгээр дэлгэгдсэн мэдээлэлд үндэслэн бэлтгээд 7 хоног бүрийн даваа болон пүрэв гарагт өглөөний 9 цагаас хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаараар бид Архангай аймгийн нэгэн сумын засаг дарга 2021 оны 6 сарын 27-нд Хадам аавынхаа гарт амнасаа алдсан хэргийн тухай ярих гэж байна. Тухайн үед гарч байсан мэдээллүүдийг хайж үзэхэд амь хохирогч гэр бүлийн маргааны улмаас амиа алдсан, хэрэг гарах үед Хадам аав нь архи согтууруулах хундааны зүйл уусан байсан бололтой гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан байна. За учир нь хэргийн газраас 0.5 литрийн X архины шил, боронгийн хутга болон 80 гаруй кадр зургийг эдмүрийн баримтаар хураан авсан гэсэн байна. Тэгвэл энэ хэргийг Архангай аймгийн цагдаагийн хилцээс шалгаж дуусаад прокуророос амь хохирогчийн Хадам аавыг хүргэн хүүтэйгээ буюу одоо сумынхаа засаг дарга амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн талынх нь 5-аас 6 дугаар хавирганы тушаа хутгалж амнасыг нь хохироосон гэмт хэргийг буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ийн 1-р зүйл хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон хэмээх яллах дүгнэлтийг Архангай аймаг дахь Сумдундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч буюу амь хохирогчийн Хадам аав нь Монгол улсын иргэн хэрэгт холбогдох үедээ 53 настай байсан бүрэн бус дунд боловсролтой жолооч мэрэгжилтэй. Мөн тэрээр тэтгэврт гарсан бөгөөд эхнэрийнхээ хамт Архангай аймагта одоо тус суманда амьдардаг байсан юм байна. Тэрээр урд нь Архангай аймаг дахь Сумдундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартаа шийтгэх тогтоолоор тухайн үед үйлчилж байсан буюу 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэсэн гэмт хэрэгт холбогдож 1 жилийн хугацаагаар хянан харгалцсан байдаг. Харин хохирогчийн хувьд 1989 онд төрсөн бөгөөд сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд олон улсын Улаанбаатар их сургуулийг Нэгтлэнбодох бүртгэл мэргэжлэр төгссөн байна. Ингээд тэр 2015 оноос хойш сүүлийн 6 жилийн турш сумандаа ажиллаж амьдарч эхэлсэн гэсэн мэдээлэл бол олдсон. Тэрээр 2016-аас 2020 онд тус сумын засаг даргын орлогчийн албыг хашиж байгаад 2020 оны 12 дугаар сараас сумынхаа засаг даргаар томилогдсон ажиллаж эхэлсэн байна. Мөн эхнэр 2 хүүхдийнхаа хамтаар Хадам аавынхаа хашаанд нь амьдарч байсан байна. Хамгийн анх болохоор амь хохирогчийн эгч нь Улаанбаатар хотод гэртээ байж байхад нь 6 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд нагц эгч аагаас нь дуудлага ирсэн. Тэгээд танаа дүү чинь биеийн байдал нь муу хүнд байна. Хадам аав нь түүнийг хутгалсан байна. Хурдан наашаага ирээ гэж хэлсэн байна. За ингээд амь хохирогчийн эгч дүү нар нь Улаанбаатар хотоос гараад 21 цагт Архангай аймагт ирэхэд дүү нь бол аль хэдийн өнгөрчихсөн байсан юм байна. За одоо би та бүхэнд амь хохирогчийн эхнэрийн өгсөн бүр хамгийн гол гэрчийн өгсөн мэдүүлгийг шууд бүтэн ихээр нь уншиж өгье. Тэрээр хэлэхдээ 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 9 цагийн үед нөхөр ажил руугаа явлаа. Онцгой байдлын газарт тусламж үйлчилгээ ирж байгаа. Тэрийг хүлээж аавна гэд гэрээсээ гараад явсан. Тэгээд дуудлаггүй 16 цагийн үед гаднаас архи уужчихсан нэлийн халамцуу байдалтай орж ирэхээр нь би түнд чи энэ архиа болмоор байна. Байн гууж явах юмаа гэж хэлтэл шууд миний өөдөөс тавчиг аваад шитгэд миний нүүрэн тус газар тас хийтэл цохигдохоор нь би уйлаад дандаа яхаараа чамд би дээрлэхүүлж байх ёстой юм бэ гэд уйлаад сууж байсан. Тэгсэн гаднаас манай аав ороод ирсэн. Тэгээ манай аав нөхөрт хандаад чи яхаараа дандаа сохтуу ирээ таксан тавьж идэм бэ гэж хэлтэл нөхөр та нарт хамаагүй зайлцгаа бүгдийг чинь алан шүү гэд байхад нь манай ээж бас гаднаас орж ирээд юм дуугараагүй хараад зогсож байсан. Тэгсэн нөхөр дахиад л зайлцгаа та нар пиццаа нар минь гэд орилж чарлаад ахаар нь манай эцэг их гараад явчихсан. Тэгтэл нөхөр надад та нартай бүгдэнтэй чинь аалалцсан мөн энэ гэрийг чинь шатааж хаад явандаа гэд сохтуу дайраад дийлдэхгүй байхаар нь цагдаад хэлж нэг удаа хашраая бас юм ойлгох юм болов гэд хэсгийн төлөөлөгчийг дуудсан.
Хэсгийн төлөөлөгч ил цагдаа Г нар ирээд нөхрийг аваад явсан чинь тэр үедээ ч мөн над руу дайраад хил амаар доромжилсан хിവэрэл явсан. Удалгүй тэр 20 цагийн үед гэртээ ирээд архин баг зэрэг гарчихсан гайгүй байсан. Гэхдээ тэр уцаар ярьж агаад 30 орчим минутын дараа гарч яваад орой 22 цаг өнгөрч байхад гэртээ эргээд хүрээд ирсэн. Ингээд бид нар орой болсон учраас унтаж амарсан. Өнөөдөр буюу 6 дугаар сарын 27-ны өдрийн үүрээр босоод манай аавын хашаанаас бид нүүх гээд гэрийнхэн эд хогшил тавилгыг зөөсөн. Нүүж очсон газараа очиод хажуу айлын хөрш Хэгийн хамтаар эд хогшлоо янзалж цэгцэлж байсан. Тэр үед нөхөр гэрийн гадаа телевизийн DDH антенныг зурагттайгаа холбохоор байшин руу залгуурыг нь оруулаад би залгуурыг нь цонхны завсраар авч байхад аав нөхөр хоёр байшингийн урд талд хоорондоо юм яриад байх шиг сонсогдсон. Гэхдээ тэд юуны талаар яриад байгааг нь би тод сонсож чадаагүй. Би тухайн үедээ юм хийжсэн болохоор тэр хоёрыг сайн ч анзаарч хараагүй. Тэгээд удалгүй би байшингийн цонхоор харсан чинь манай нөхөр хашаанаас гүүгээд гарахаар нь би байшингаас яасан бэ юу болсон бэ гэд гартал хашааны үүдэнд манай нөхөр дээшээ хараад унчихсан. Харин аав антен байсан газар гартаа цустай хутга бариад зогсож байсан. Тэгэд би аав руу гүйж очиод хутгийг нь гараас нь аваад байшингийн үүдний таамбар дотор байсан цагаан өнгийн угаалгын машинд хутгийг нь хийчгээд буцаад гэрээс гараад нөхөрлүүгээ гүүгээд очтол нөхөр дээшээ хараад хөвтчихсэн. Биенийхэн зүүн талаас цус гарчихсан байдалтай байхаар нь толгооноос нь түшээд эмч дуудаарай гэд орилсон. Удалгүй манай сумын эмч ирээд бид хоёрыг шууд машиндаа суулгаад эрүүл мэндийн төв ороод нөхрийн биеийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. За тэгээд тэрээр нэмж хэлэхдээ 2018 оны 9-р сараас эхлээд нөхөр хоёр хүүхдийнхээ хамтаар аав ээжийнхээ хашаанд нүүж очсон. Энэ хугацаанд нөхөр байнга л архи ууж ирээд гэртээ агсам сохтуу тавиад байдаг байсан болохоор бид хоёр хоорондоо архинаас болоод маргалддаг байсан. Миний бодлоор манай эцэг эхийн үгэнд орохгүй архитаар суухаараа байнга л дайрч доромжилдаг байсан болохоор үүнээс болоод аав маань намайг өмөрдөг байсан. Тэгээд аав гартаа барьчихсан байсан том хутгаараа нөхрийг хутгалсан байхаа гэж бодож байна. Өглөө бид нар гэрээ зөөж байхад аав болон бас нэг залуу ирсэн. Тэрний нэрийг сайн мэдэхгүй байна. Тэд нарыг харсан чинь архиучихсан юм шиг сонин харагдаад байхаар нь би хизээ эд нарыг хаана архиусан юм бол доо гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд л тухайн үед байшингийн цонхоор харсан чинь нөхөр хашаанаас гүүгээд гарсан. Байшингаасаа гараад юу болсон бэ гэтэл аав гартаа том хутга барьчихсан. Тэр нь цустай харагдахаар нь би сандраад хутгийг нь автал аав архиучихсан сохтуу байсан. Тэгээд хутгийг нь би үүдний угаалгын машинд хийчгээд эргээд хашааны үүдэнд хөвтөж байгаа нөхөр дээрээ гүүгээд очсон. Тэд нарыг хизээ хаанаас архи авч уусан талаар нь би сайн мэдэхгүй байна. Би тэр хутгийг анзаарч хараагүй. Ямар хутга байсан талаар нь одоо ч санахгүй байна. Ямар ч байсан том хутга харагдсан гэж эхнэр нь мэдүүлэг өгсөн байдаг. За харин тэрээр гэр бүлийн асуудлынхаа тухай үргэлжлүүлж ярихдаа би 2012 онд Улаанбаатар хотод нэгэн байгууллагад менежер байхад манай нөхөр Улаанбаатар их сургуулийг Нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлэр 2 дугаар курсэд оюутан байсан. Ер нь бол бид хоёр нэгээ сайн мэднэ. Хоёулаа Архангай аймгийн энэ суманда төрж өссөн. Түүнээс хойш үерхэж байгаад 2013 онд манай том хүү төрөөд бид 2015 онд суманда хурмилсан. Тэр хооронд нөхөр маань 2015 оны 10 дугаар сард банкнд тейлерээр ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сард тус сумын засаг даргын орлогчийн ажилд орсон. Энэ хугацаанд манай баг хүү 2017 онд төрсөн. Ингээд бид хоёр дундаасаа 2 хүүтэй. Нөхөр маань 2021 оны 1-р сард тус сумын засаг даргаар томилогдсон. Талигаач маань эцэг эхээсээ дөрвүүлээ бөгөөд айлын 2 дахь хүүхэд нь дээрээ 1 эгчтэй, доороо 2 эмэгтэй дүүтэй. Зам байдлын хувьд манай нөхөр эрүүл сарвал байх үедээ үг дуу цөөтэй, гэр бүлийн асуудалд их оролцож, түүнээсээ бол жаахан уур уцаар ихтэй. Сүүлийн үед нэг л ууртай байгаад байдаг байсан. Тэгээд өөрт нь болохгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандахаар тэрийг сонсохгүй, хүлээж авахгүй дургуутдаг. Ер нь бол айгүй их архины хамааралтай. Одоогоос бараг 4 жил шахуу архиуж хэрэглэж байна. Архиухаараа их ахсам сохтуу тавьдаг, хил амаар доромжилдог, гэрийнхаа эд зүйл тавилга эд хогшлыг эвдэлдэг. Цаашлаад эд зүйлс авч шидэх, түүгээрээ гар хурч, миний биед 5-аас дээш удаа гэмтэл учруулах, мөн сохтуугаар ална гэж машинаараа хүртэл хөөх зэрэг үйлдэлүүдийг удаадараа гаргаж байсан. Гэхдээ би
нөхрийгөө засаг дарга хийдэг, ажил албан тушаалыг нь бодож зан ааш нь засагдчих байх гэж хүлээцтэй хандаж, ерөөсөө цагдаагийн байгууллагад нэг ч удаа хандаж өргөдөл гомдол гаргах дуудлага мэдээлэл огт өгж байгаагүй. Сүүлийн үед энэ засаг дарга гэх албан тушаалтай нь холбоотойгоор маш их архины хамааралтай болчихсон. Өдөр өнжихгүй шахуу архиудаг бөгөөд сарда цөөхөн хитэн удаа л эрүүл саруул байдаг байсан. Манай аав болон нөхөр нарын хооронд өр авалгын асуудал байхгүй. Харин манай нөхөр байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг байсан болохоор аав дургүй байдгаа. Мөн талигаач архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ ахсам сохтуу тавьж надтай хэрүүл маргаан хийгээд байдаг болохоор манай аав намайг өмөөрөөд манай нөхөртэй архиусан үед нь хэрэлддэг байсан. Үүнээс болж талигаачид аав маань өс хонзон сансан байж магадгүй, өөр асуудал байхгүй. Уг нь манай аав талигаачид чи архитаар сууха болоод сайн сайхан амьдралаа бодоо гэж байнга хэлдэг байсан. Манай аавын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ үг яриа нь олширч үглээ болдог. Тавтар муутай, зан авир нь өөрчлөгдөд хүн амьтантай маргалдах гээд байдгаа гэсэн ийм мэдүүлгийг амь хохирогчийн эхнэр нь өгсөн байна. Бүтнээр нь та бүхэнд хүргэлээ. За харин дээр дурдгдсан гэрт нь хамт юм янзалж ясан гэдэг хээ гэдэг хөрш их чинь бол мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө би гэрийнхэн тавилга эд хохиршлыг хамт зэгцэлж янзалж ясан. Тэгтэл 12 цагийн үед амь хохирогч байшингийнхаа гадаа антенна янзалж байсан. Би байшингийнхэн тоосыг арчаад зогсож байтал эхнэр нь гинэтхэн аава яаж байгаа юм бэ гэж хэлээд гэрээсээ гүүгээд гарсан. Тэгээ би араас нь гарахад аав нь баруун гартаа байх одоо айл гартаа барьсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан том хутга барьчихсан зогсож байхад нь охин нь хутгийг нь гарнаас нь авч байсан. Харин засаг дарга хашааныхаа гоолд биенээс нь цус гоожчихсан байдалтай зогсож байсан. Тэгэд би тухайн үедээ эмч дуудаарай гэд орилоод өөрөө утсаараа сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч рүү залгаж дуудлага өгсөн. Тэгэд дуудлага өгчхөө засаг даргыг харахад хашааныхаа урд гадна талд шорон зам дээр дээшээ хараад нүүр нь цэлдэн хөх болчихсон хэвтэж байсан. Эхнэр нь надтай зэрэг шахуу гүйж ирээд нөхрийнхөө толгойг барьж аваад эмч дуудаач гэд орилоод байсан. Миний чих жаахан хатуу болохоор түүний амьсгалж байсан үгүүг нь сонсож чадаагүй. Намайг тэдний гэрт юм хийж байхад хэрүүл маргаан болсон асуудал байхгүй. Миний сонсгол муу болохоор би тийм зүйл сонсоогүй. Засаг дарга баг зэрэг уучихсан юм уу гэмээр үнэртэж байсан. Харин хадам аав нь бас сохтуу харагдаж байсан гэсэн мэдүүлэг байна. За ингээд үргэлжлүүлээд нөгөө дуудлага аваад ирсэн сумын эмчийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг хүргэе. За тэр хэлэхдээ тухайн өдөр би хөгшин настай хүнд тариа хийж байхад тус багийн иргэн залгаад сумын засаг даргыг хадам нь хутгаар хатгачихлаа хурдан ирээрээ гэж сандарсан байдалтай орилоод яриад ахаар нь би тухайн тариа хийж байсан айлын ойрол газар байсан болохоор 2 минутын дараа хашааных нь гадаа очисон. Хашааны үүдэнд зам дээр засаг дарга дээшээ хараад хөвтчихсэн. Түүний эхнэр нь толгойг нь барьчихсан байдалтай хажууд нь суучихсан. Харин дуудлага өгсөн иргэн хээ засаг даргын хадам аавыг нь түлхээд холдуулах гээд зогсож байсан. Тэгэд би машинаасаа буугаад амь хохирогчийг үзэхэд зүүн талын сугных нь дунд шугамаар хөхнийх нь харалдаа зүсэгдчихсэн шархтай. Шархнаас нь бага хэмжээний цус гарсан. Мөн зүүн талын хүүхэн хараа нь өргөссөн, баруун талын хүүхэн хараа нь өргөсөөгүй. Шуунд нь зүрхний цохилт пульс нь орж ирэхгүй, нүүр царай нь хөхөрсөн, ухаангүй байдалтай клиник өхөл буюу агналдсан байсан гэсэн байна. За тэгээд би засаг даргыг эрүүл мэндийн төв дээр ирээд дахиад үзэхэд хүүхэн хараа нь хоёр талдаа жигд өргөссөн, амьсгалахгүй, зүрхний цохилт байхгүй нас барчихсан байсан. Тиймээс сумын хэсгийн төлөөлөгчид болсон асуудлын талаар хэлж дуудлага өгсөн. Тухайн үед намайг очиход хадам аав гэх хүн нь хөл дээрээ тогтож чадахгүй их хэмжээний согтолттой амь хохирогч буюу засаг дарга руу хандаад чи битгий баашлаад бай. Босоод ир гэх мэтээр дайраад очих гээд байсан гэж байгаа. За одоо та бүхэнд би амь хохирогчийн одоо хадам аав буюу хэрэгт холбогдоод байгаа хүний хамгийн ихэнд өгсөн мэдүүлгийг нь хүргье. Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр нь буюу 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед
их нэртэйгээ гэртээ байж байхад миний 8 настай том зээх хүү орж ирээд аав сохтуу ирчихсэн ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд эхлээд манай эхнэр гэрт нь ороход хүргэн сохтуу та нарт хамаагүй зайлцгаа гэж хэлээд байна гэд эхнэр маань буцаад гэртээ ороод ирсэн. Тэгэд би зурж гараад хүргэнийдээ ороход манай охин орилсон байдалтай нөхөртөөгөө хэрүүл маргаан хийж байхаар нь би охиноосоо юу болсон талаар нь асуухад хүргэнийг хувцаа шатаачихсан одоо гэрээ шатаана гэд байна гэж хэлсэн. Тухайн үед намайг гэрт нь ороход хүргэн орон дээрээ зүгээр сууж байхаар нь би тэр хоёрыг тайвшруулах гээд цагдаа дуудчихсан шүү гэж хэлээд гэрлүүгээ орчихсон. Тэгтэл удалгүй сумын хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр хүрээд ирсэн. Тэгээд тухайн хоёр цагдаагаас хин дуудлага өгсөн талаар нь би асуухад манай эхнэр дуудлага өгчихсөн байсан. Тэгээд тухайн хоёр цагдаа хүргэнийг авч явах гэтэл согтуурхаад явахгүй байхаар нь би миний хүү яваад уучраа олцоход ирээ гэж хэлэхэд хүргэн хамт зүгээр яваад өгсөн. Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгч цагдаа хоёрт хүргэний ажил төрлийг нь бодоод аймаг руу авч явалгүй архи дарсыг нь гаргаад төрний иргэний өмөрдөг гэдгийг ойлгуулад буцаагаад явуулж хаачээ гэж гуугаад явуулсан. Ингээд хэдэн цагийн дараа 17 цагийн үед хүргэн буцаж гэртээ ирээд хоол ундаа идэж уучгаад машина унаад гараад яваад өгөхөөр нь би сумаар хүргэнээ хайж агаад олж аваад миний хүү буцаад гэртээ харьцгаа гэж хэлээд хамт гэртээ ирээд түүнийг гэрлүүгээ орохоор нь би дахиад яваад өгөх байх гэж бодоод машиныхын дөрвөн дугууны хийг хошуугаар нь гаргачихсан юм аа. Тэгээд хүргэн жоохон сохтуурхаж байгаад унтаад өгсөн. Харин би тухайн шөнө охиныг минь зодчих байх гэж бодоод гэрийнх нь гадаа машиндаа ажиглаад хонсон. Тэднийх манай хашаанд Монгол гэрт амьдардаг юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 27-ны өглөөний 6 цагийн үед би үхрээ бэлчээчгээд буцаад гэртээ 20-30 минутын дараа ирэхэд хүргэн маань гэрээ буулгачихсан ачиж байсан. Тухайн үед гэрээг нь А, Т гэх хоёр залуу буулгалцаж байхаар нь би хамт гэрээг нь буулгалцаж өгөөд тэдний цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслэр 4-5 удаа эд зүйлсээ ачиж зөөгөөд дууссан юм аа. Тухайн үед миний зээх хөвгүүд аав ээжтэйгээ суугаад явсан. Аав ээж нь авч явах үед миний хоёр зээх хүү явахгүй өвөөгиндөө үлдэнэ гэд орилоод ахаар нь би зээх хүү нартаа араас нь өвөө нь очноо гэж хэлээд явуулсан. Тэгэд би хүүхдүүдээ явчаар нь дотор бачуураад багтраад хямраад байсан. Хүргэн хүүд гомдоод хүүхдүүд орилуулж чарлуулаад аваад явчихаар нь ер нь айлгыг гэж бодоод гэрийнхэн аяг тавгны шүүгэнд байсан бор өнгийн модон иштэй том чинжаал хутгийг өмднийхөө зүүн талын халаасанд хийж авч яваад очиход хүргэн хүү зурагтын антенна янзлаад байшингийнхаа гадаа зогсож байсан. Тэгээд би хүргэнээс хүүхдүүд хаана байна гэж асуухад гэртээ байна гэж хэлэхээр нь чи яагаад хүүхдүүд айлгаад байгаа юм бэ гэж хэлээд хүргэнээ айлгах гээд гэрээсээ авсан бор өнгийн иштэй том хутгаараа нэг удаа биенийхэн зүүн хэсэг рүү чичгээд хүргэн зүхтаагаад гүгээд явчихсан. Тэгтэл манай охин гэрээсээ орилж гарч ирээд аава яаж байгаа юм бэ гэд миний барьж байсан хутгийг аваад явсан. Тэгэхээр нь би хүргэнийхээ араас дагаад гарахад хашааны урд талд буюу хаалганы харалдаа шорон зам дээр үсрээд унчихсан. Манай охин орилж чарлаад уйлаад эмч дуудаач гэж хэлээд нөхрийнхөө толгойг барьчихсан суугаад байсан. Байшингаас миний хоёр зээх хүү орилоод ахаар нь би гэрлүүн орсон. Тэг гэрт нь ороход газарт 0.5 литртэй X нэртэй архи байхаар нь түүнийг шаазан аяганд дүүрэн хийж агаад нэг удаа уусан. Тэгээд удалгүй сумын хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр гэрт нь орж ирээд намайг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Би хүргэнийхээ биеийнхэн зүүн хэсэг рүү нэг удаа айлгая гэж бодоод бор иштэй том хутгаар хутгалсан. Хүргэн хүү ойр ойрхон архи сохтууруулах ундааны зүйл хэрэглээж улмаар миний охинтой хэрүүл маргаан хийж агсам сохтуу тавьж айлгаж сүрдүүлээд байсан. Тэгээд мөн хоёр зээх хүүг маань орилуулж чарлуулаад хашаанаас гэрээ нүүлгээд хүүхдүүдийг маань аваад явсан болохоор би гомдож мөн бачуурснаасаа болоод айлгах гэж байгаад хутгалчихсан юм аа. Хүргэний хувьд намайг зодод зогсон асуудал байхгүй. Харин өмнө нь их нэртэйгээ маргалдаж зодолдож байхад нь дундуур нь орж салгах гэхэд зодож цохиод байдаг байсан. Тухайн хутга нь манай гэрт ашиглагдаад 2-3 жил болж байгаа. Тухайн үед намайг гэрээс хутгаа авч гарахад манай гэрт надаас өөр хүн байгаагүй. Манай эхнэр зээх хүүхдүүд уйлаад орилоод яваад өгчихсөн болохоор надтай адилхан хямраад гэрээсээ өөр зүг рүү уйлаад алхаад явж байсан гэх мэдүүл
мэдүүлгийг хадам аав нь өгсөн байна. Харин амь хохирогчтой хамт ажилладаг одоо нийгмийн хүрээнд түүнийг таньдаг хүмүүс нь тэрний зам байдлын тухай ярихдаа ажлын шаардлагаар бол харьцдаг байсан болохоор нарийн сайн мэдгүй, ер нь бол төлөв даруй зантай нийтж хүн шиг санагддаг байсан. Ажлын бус цагаар хаяа нэг архиусан явж харагддаг гэж нэгэн гэрч бол хэлсэн байна. Бас нэгэн хүн хэлэхдээ амь хохирогч буюу одоо засаг даргыг хүний хувьд бол үг дуу цөөтэй хүн рүү дайраад давшлаад байдаггүй, буур суурьтай хүн гэж боддгоо. Ер нь арх согтууруулах ундааг бол хэрэгэлдэг, орлогч байхдаа баг зэрэг хэрэгэлдэг байсан. Харин засаг дарга болсноос хойш ажлын цагаар 2-3 удаа уучсан харагддаг байсан. Гэхдээ ажлын бус цагаар уусан уугаагүй талаар нь мэдэхгүй, архиусан үедээ зан ааш нь гайгүй л байдаг байсан. Миний хувьд бол 1-2 удаа хамт архиуж байсан бөгөөд тэгэхэд ямар нэгэн агсан тавих зүйл болж байгаагүй гэж бас нэгэн хүн хэлсэн байна. Мөн өөр нэгэн гэрч хэлэхдээ би Архангай аймгийн Тус сумын засаг даргын газарт 2005 оноос хойш одоо хүртэл хугацаанд ажиллаж байна. Засаг дарга бид хоёр нэг сумын хүмүүс учраас багаас нь мэднэ, үг дуу цөөтэй түргэн дүүхэн зантай хүн байгаа юм аа. Ер нь арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлдэг байсан. Гэхдээ архиусан үедээ ямар зан авиртай болдог талаар нь надад мэдэх зүйл байхгүй. Байгууллага хамт олноороо аялал зугаалганд явах үедээ янз бүрийн агсан зан гаргаж байгаагүй болохоор мэдэхгүй байна гэж хэлсэн байна. Харин амь хохирогчийн одоо өөрийнх нь ах дүү, эгч дүү, гэр бүлийнх нь хэлэхдээ талигаач маань хадам аав ээжигээ төрсөн эцэг эх шиг хүндэлдэг байсан. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол хадам аавтайгаа таарамжгүй харилцаатай болсон. Хадам аав нь архиухаараа хөөж дуудаг байсан байна лээ. Ажил явдал нь болсон үеэр нутгийн хүмүүсээс нь сонссон гэж ярьж ирсэн. За тэгвэл хадам аавынхын зам байдлынхын талаар хид хідэн гэрч нар хэлэхдээ үе үе арх согтууруулах ундааны зүйлийг бас хэрэгэлдэг байсан. Гэхдээ арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ хүнтэй маргалдаж гэр орондоо агсам тавьж янз бүрийн аран шин гаргаж байгаагүй, инээж хөхөрсөн цайлган цагаан хүн байгаамаа гэсэн мэдүүлгүүд бол авагдсан байдаг. За ингээд дээрх гэрч нарын мэдүүлгээс ер нь бол харахад амь хохирогч болон хэрэгт холбогдоод байгаа хадам аавыг нь аль алийг нь бол арх уудаг байсан тухай хүмүүс хэлсэн байна. Мөн арх уусан үедээ одоо энэ хоёр хоёулаа дажгүй зан ааштай хүн байсан гэж одоо нийгмийн хүрээнд хүмүүс хэлсэн байна. За ингээд шүүхийн шинжилгээний хэсэг рүү орцгоё. Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 сарын 8-ны өдрийн 46 тоод шинжээчийн дүгнэлтэнд тусгаснаар амь хохирогчийн биед цээжний зүүн талаар суганых нь урд шугамар 5-6 дугаар хавирганых нь завсраар ир үзүүртэй зүйл нэвтэрч зүүн уушигных нь дээд дэлбэнгийн хажуу хана үнхэлцэг хальс зүрхний булчингийн зүүн хажуу ханыг гимтээсэн хатгагдсан зүсэгдсэн шархтай байсан гэж байна. За дээрх цээжний хүндий рүү нэвтэрсэн шарх нь болохоор гимтлийн зэрэг тогтоох журмын 3.11-т зааснаар ам биед аюултай гимтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шууд үхэлд хүргэнэ. Мөн шинжилгээгээр амь хохирогчдод үхэлд хүргэхээр архаг хууч өвчин бол тогтоогдоогүй. Тэрээр яг дээр дурдсан цээжний хүндийд нь нэвтэрсэн шархныхаа улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ гэсэн байна. Мөн цуснаас нь 1.7 промилийн спиртийн зүйл илэрсэн нь нас барахын өмнө дунд зэргийн согтолттой байсныг нь илэрхийлж байгаа юм байна. Харин хадам аавынхын цуснаас болохоор 2.4 промилийн спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын мөн дунд зэрэгт хамаарна. Аль аль нь дунд зэргийн согтолттой байжээ. За ингээд та бүхэнд хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас хүргэлээ. За зарим нэг давтагдсан ижил утга бүхий мэдүүлгүүдийг бол дурдлаггүй орхичихсан байгаа. Харин шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эгч нь мэдүүлэхдээ бид ам бүл зургуулаа байсан бөгөөд аав маань намайг оюутан болоход нас барсан. Түүнээс хойш ээж маань бид нарыг өсгөж хүмүүжүүлж одоо бүгд тусдаа гараад сайхан амьдрах нь дээ гэсэн чинь энэ үйл явдал болчихлоо. Өнөөдөр ээж маань эмнэлэгт биеийн тааруу байж байна. Бид одоо дахиад нэг хүнээ алдах вэ гэд санаа сэтгэл зовоод байж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би анхны мэдүүлгийг өгөхдөө нэг нутаг усны хүмүүс байна. Үлдсэн 2 жоохон үрийг нь бодоод гомдол саналгүй гэж мэдүүлсэн байсан. Гэтэл энэ хэрэг прокурор руу шилжгээд би хавтаст хэрэгтэй танилцахад задлан шинжилгээний зураг болон
гэрч нарын мэдүүлгийг уншаад маш их гомдсон тул мэдүүлгээсээ буцаад гомдолтой гэж би хэлсэн байгаа. Шүүх үнэн зөв шийдэж өгнө гэж найдаж байна. Одоо хохиролд 24 сая 719,841 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өмнө нь 12 сая 200 мянган төгрөг авсан гэж хэлсэн байна. За ингээд Архангай аймгийн Сум дундын эрүүгийн иргэн анхан шатны шүүхээс одоо хадам аавынх нь гин буруугийн талаар дүгнэхдээ энэ гэмт хэрэг санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. За учир нь шүүгдэгч нь хутгаар хүний цээжний хүндэд нэвтэртэл хатгасны улмаас хүний амнаас хохирч болох аюултайг ухамсарлаж мэдэх бүрэн боломжтой байсан гэж үздсэн. Тиймээс түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд гин буруутай тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгсэн ялыг нь нээлттэй хорих байгууллагад идэлүүлэхээр шийдвэрлсэн байна. Яг одоо гэр бүлийн хүрээнд муудалцсан, маргаалтсан одоо эхнэр нөхрөөч гэдэг юм уу, нөхөр нь эхнэрийн хүнөөс маш их хэргийг бол би уншсан. Монголд угаасаа баг хүнийг алах гэмт хэрэгт яг ямар харилцаа холбоо бүхий хүмүүс нэгнээ хөнөөгөөд байна вэ гэж чагсаах юм бол нэлийн дээгүүрт бол энэ гэр бүлийн асуудал орох бах. Бүтэн жил орчим энэ YouTube сувгаа хөтлөхөд яг муухагаар хэлэхэд энэ төрлийн хэрэгүүд миний анхаарлыг бол нэг татхаа болчихсон байсан. Хараад байхад ихэвчлэн аавгүй өссөн, гэр бүл нь хайхардаггүй, эсвэл өөрөө гэр бүлдээ хохирогч болоод байгаагаа хэлдэггүй хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн золиос болоод дуусчихсан юм шиг харагдаад байдаг. Харин энэ хэргийн тухайд гэх юм бол мэдээний сайтууд дээр гарч ирсэн мэдээнүүд доор амь хохирогчийг эхнэрээ зовоодог байсан нь үнэн гэсэн комментууд бол харагдаж байна лээ. Хэрвээ үнэхээр нөхөр нь одоо энэ амь хохирогч эхнэрээ тэгэж их зоддог, дарамтлагдаг байсан нь үнэн юм бол энэ зүйлсд цэг тавигдсан байна. За нөгөө талаасаа одоо бодоод үзэх юм бол найз нөхөд ч юм уу эсвэл таньж мэдгүй хүмүүс нэгнээ хөнөөч гсэн бол шүүхээр ороод нэг нь ялан аваад энэ харилцаа дуусчихна. Харин гэр бүлийн хүмүүс ялангуяа дунд нь хүүхэд үлдсэн бол цаашдаа энэ харилцааг хэрхэн зохицуулж явах уу гэдг нь шүүхээр ороод ял авахаасаа ч том асуудал юм шиг надад санагддаг болсон. Ингээ харахад хүүхдүүд насан туршдаа өвөөгөө үзэн ядах уу эсвэл аавыгаа буруутан мэтээр харах уу гэл ер нь ял авлаа гэд энэ асуудал дуусчихгүй учраас сонсогч та комент бичихдээ бас жаахан хүндэтгэлтэй байгаасай гэж хүсмээр байна. За тэгээ хэргийг уншиж явах явцад надад бол байн л нэг бодол төрж илаа. Юу вэ гэхээр ер нь хүнтэй суун, гэрлэн, амьдралаа холбоно гэдэг нь зөвхөн тэр хоёр хүний хооронд холбогдож байгаа зүйл биш юм шиг байна. Хүссэн хүсээгүй хоёр талын хүмүүсийн харилцаа холбоо үүснэ. Тэгэхээр одоо хэнийг юунд оролцуулах уу, ямар зүйлийг хэлдэг байх уу те хэмжээ хязгаар, баундрыга хаана тавих уу, хаана үрээ зогсох уу гэдгээ бас бодох, ухаан зарах хэрэгтэй л юм байна да гэж бодчихлаа. Харин танд ямар сэтгэл төрснөө бичиж үлдэх комент хэсэг нээлттэй байна. За тэгээ өнөөдрийн дугаар дээр зөндөө их зүйлийг одоо ер нь үзэл бодлоо жоохон төгсгөлт нь ярьчлаа. Тэгээ дуустал нь хамт байсан танд талархснаа илэрхийлээд энэ дугаараа өндөрлөе. Бүгдээрээ 4 дахь өдөр 9 цагаасаа эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.